Юу вэ? Би төрүүлж ирэх хэрэгтэй байсан ч одоо яа төрүүл ирчихвэ. Тийм ээ. Хөөхөн байгаа зү. Хөөхөн бай. Хэцүү. Гоё. Аа гэж хэлсэн байна. За. Дуусаа хөөе. Одоо явах цаг бол. Hi vlog. За бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр болохоор та бүхэндээ бас нэг хөрхөн бичлэг хүргэхээр гинт шийдвэр гаргасан өчигдөр 12 цагийн үед над руу айлуунаа бичээд би тэр ерөөсөө ойрд уулзах чадаагүй байхгүй юу? Маргааш 4:30 гээд 4:30 үед ерөнхийдөө ажил эрт дуусчих юм шиг байна. Ойлоо гоё. Уулзъя, агаарлъя, хангаан орё гэд тэгээд гинтийн аягүй гоё шийдвэрээр өнөөдөр бид хоёр уулзаад хангаа орох гэж байгаа. Ер нь бол хөрхөн жижигхэн пикник хий гэж бодож байгаа. Би нэрээ нүүцэн гэдгийг та нарт хэллээ. Явчихсан шинэ байранда орж ирээд сар гаруй хугацаа болж байна. За тэгээ гарахаас өмнө нэг хөнкөө юм уу? Угаасаа хангаан дээр очиод бид хоёр хоол захиаж идэх учраас өдрийн хоол идэхгүйгээр хөнкөө юм идчихээ. Гар хийж утсан. Нэрээ би нөгөө өмнөх бичлэгэн дээр нэг батганы юм уудаг гээд уугаа зүгээр болдог гэж хэлжсэн шүү дээ. Тэгээ яг нөгөө нэг сүүлийн үед бас миний хавар болоо ядраад ер нь бол арьсан дээр нэг жижиг ер нь бол батгалдаа гараад исэн. Ийм харшлын чанартай гэх юм уу. Тэгээ үзүүлсэн чинь сүүлийн үед энэ батганы имийг би бүрэн дээр ингээд батга гэж бичсэн байгаа. Бусад имнүүдээсээ ялах гад батганы имийг ингэж өгдөг болсон байлээ. Одоо н ходоод хамгаалах юмтэй. Тэгээд одоо батга гэдэг чинь ер нь юм өрөвслийн батганы им. Тэгээд харшлын имтэй ингэж хавсарч ингэж нийт 4 им бичиж өгдөг болсон байлээ. Тэгээ сүүл энийг одоо өчигдрөөс ахуулаад өдөрт 2-оор ууж байгаа байхгүй. Өглөө өдөр уугаад өнөөдөр ингээ өглөө ууж байгаа бүр хамаагүй арьс бүр шаал өрөлцсөн. Айгүй хурдан үйлчлэгээтэй энэ батганы юм. Би бол энийг бүр шүтдээ шүү дээ. Ер нь бол гарья. Цадгалч намайг эрт очиод юмнуудаа бэлтжчихээ гэдгсэн. Тэгэхгүй бол нараа айгүй хурдан жаргачтай шүү дээ Солонгост. За нэг тиймэрхүү бичлэгтэй хамтаагаарай. 네, 다 맞으세요? Юу вэ? Би төрүүлж ирэх хэрэгтэй байсан ч одоо яа төрүүл ирчихвэ? 너무 예쁘다. 미쳤어. Зя. Бид тэр яг гоё ингээ модны доор сүдэрт сууж байна. Цаг агаар бүр үнэхээр гоё байна. Яг одоо л үдээд жинхэнэ хангаан дээр гарч ирдэг цаг шумуулаа ахгүй. Тэгээд айгуу тийм хурц нартай биш. Тэгснээ оройд айгуу гоё сэрүүхэн яг нэг юм гоё зөвлөгөн салхитай болчдөг. Тэгээд уг нь би нэг халуунаас төрүүлж ирээд ингээд гоё юмнуудаа цасаа бэлдээд суух байтал амжсангүй. Халуунагийн ажил нь эндээс айгүй ойрхон байсан байхгүй. Тэгээ за тхүүлээд болъё очиод ганцаараа бас юу их үү гэж бодоо суужсэн чи харин энэ би дуусчлаа гэд заалах тийм. Тэгэхээр тэгээ за чи тэгвэл төрүүлж очоо юмнууд аваа бэлдээ ээжээ гэд тэгээ цаадгачаа. Так надад харуулаад хөөрхөн ягаан өнгөтэй пэкэж авсан байна. Тэгээ энэ болохоор нөгөө нэг хангаантай ойрхон хангааны одоо яг энэ эрэг хангаан дээр гэж нөгөө нэг амархаар ирсэн хүмүүс зориулсан юм зээлдэг газар байдаг байхгүй юу? Одоо ширээ, сандал, аялын одоо нэм зээлдэг газар гэх юм уу? Жижигхэн хөрхөн майхан, сүүдрөвч ч юм уу тийм газар байдаг. Тэгээ тэндээс бит хоёр захиалаад юм дэвсгэр ширээ одоо юм нөмөрдөг тамийн үгдэж өгдөг лээ. Бүтээлэг гих мэтчлэн юм суудал, хөрхөн зөөлхөн юм суудал модал гэдэг юмнууд захиалчихсан. Тэгээд ямар ч байсан бас гоё хоол захиалсан байна. Догбүги. Тэгсэн чинь
халууна захиалсан чинь нөгөө нэг савх сэрэгийн чеклж захиалгаа мартаад савхгүй ирчээ. Тэгээ цаадах чаа 24 дэлгүүрээс савх авчрах гээд явсан. Одоо тэгээ ханаас ирж чинь хөрхөө. Юу ч хамаагүй тэгээ авчиж байгаа юм уу? Юу ч хамаагүй авчиж байгаа юм уу? Хэмэр хөөрхөн гард юм бэ? Хөөрхөн байгаа зү. Хөөрхөн бай. Өөх штэ. За ямар ч гэсэн ихлэ идий. Идий. Идчихээ сайхан. Ширэг засаа сууя. Машкета. Машкета. Нэг ч үдүүлээ далайн байцаатаа будаа. Би тэгтээ энийг нэг тэгж. Дараа. Юу яж чаддаг юм аа? Машкета. Машкета онны. Тэгээ. Таашгүй. За яг хоёул туршлагагүйсэн байна те. Игээ пикник гэж. Мажа. Игээ пикник гэж. Юу ч бидэг байхгүй юу? Харин хэлсэн би өчигдөр над руу 12 цаг залгаад шөнийн 12 цаг залгаад хоёулаа пикник хийя гэдэг санаа гаргаж ирсэн. Таны дуудлаа байж. Би нэг дуудлаа За тэгээд за окей. За өстө хэрэм хээгүү гэдэг шиг. Янз янз. За окей. Идэ төрүүлээ. Энэ пүнтус ч захиасан. Марта. Гайхастай. Ингээ. Дотор догбгүй идэх, гадаа идэх шал хоёр. Ямар гоё. Амар гоё. Ингээс пикник хиймээр байсан. Өстө. Гэтэ өстө үнэхээр зав болохгүй байсан тийм. Харин тийм. Барсаа. Амар гоё. Тэс хажуунагийн суугт орох бичлэг дуусаад одоо бүр яахгүй наад жаргаад тэг жоохон салхитай. Тэгтээ гоё. Асаа гоё. Яа гоё. Гоё. Хаяа гүртөө өмсөн чи бүр гоё. Тэ. Тент 8 хүртэл тент хийж болдог аахгүй. 8 өнгөрөөд орой болоод энэ тент хамаагүй гэж бохгүй. Тент гэдэг нь майхан дотор сайн нөгөө нартай үед майхан дотор хүмүүс байж байгаа. Одоо 8-аас сая цагдаа нар нэрээд майхан ба хураа гэдэг гэж аахгүй. Хууль муулын чанга бүх газараа юутай камер мамиртай байдаг учраас ганцаараа амьдрахад надад айгуу тухтай байдаг шүү. Амьдрахад хамгийн өмнө гоё л тоо сайн. Ялангуяа ганцаараа эмэгтэй хүн Солонгост амьдрахад өөрөө л элдв янзын газар руу орж морж эсвэл явж тийм газруудаар явахгүй л болоод ер нь 3 секунд тутам нэг камер биччихэдэг гэдэг утгаараа. Тийм шүү. Надад бол Тийм. хаач тухтай байдаг. Тийм. Солонгос хамгийн тийм шүү те. Харин тийм. Тэрүүгээр айгуу давуу талтай. Надаас харин хүмүүс асууад байдаг байхгүй юу? Нөгөө нэг жоохон охтууд чинь хөрхөн ганцаараа Солонгост очиод амьдрал хэр аюултай вэ гэж хэлдэг. Би болохоор бүр хамгийн аюулгүй. Яг бус орнуудыг би мэдгүй л дээ. Харин тийм. Тэгэл би чинь яг энэ камерныхын талаар бас нэг судалгааны юу хийжсэн байхгүй юу? Солонгост камержуултын талаар тэрэн дээр харахад бол Солонгос бол хамгийн амар нэг юм билээ. Камержуултаараа. Тийм шүү дээ. Улсынхаа камержуултаараа. Ямар ч камер зөндөө байсан чи ямар тийм тэнэг үүс бас зөндөө. Гэтэ өөрөө ер нь болгоомжтой байхад ер нь бол тийм шүү дээ. Камер хамгаална гэсэн үг бол биш л дээ. Тийм. Би ер нь бол бичлэгэн дээр сувгтаа бас оруулъя гэж бодож ирсэн зүйл болохоор Солонгост ганцаараа амьдрах талаар зөвлөгөөнүүд ч юм уу эсвэл хэрэгтэй зүйл ярих гэж би аюул бодож ирсэн байхгүй. Солонгост ганцаараа амьдрах. Тийм би ч ганцаараа алуунаа маань гэсэндээ ганцаараа чи ганцаараа амьдрах хэрэг бодож байгаа. Тийм удаагүй 3-4 жил. Тийм амар удаагүй шүү дээ. 3-4 жил удаанд орно шүү дээ. Тийм үү? Тийм. Солонгост бол удаанд орох байхаа. Аав ээжтэйгээ амьдрах ганцаараа амьдрах чамд ялгаатай амар байна уу шүү дээ. Харин ялгаатайхан талаар ярьсан. Хэцүү. Гоё. Аа гэж хэлсэн байна. Хоол хийж өгдөг ээж байхгүй. Маа тэкрон. Гэр цэвэрж өгдөг аав байхгүй. Чи сураагүй л ийж бодвол хоол хийж сураагүй л ийж. Тийш сураагүй. Тэгээ ганцаараа бусны дараа сурж аах. Тэгээ би яасан ч хурдан ганцаараа амьдрах хэрэгтэй гэж бодож байгаа. Дараа би хүүхд гаргасан ч 20 нас болоод ганцаараа амьдруулна гэж бодож байгаа. Яагаад гэвэл ганцаараа амьдрсны дараа яг бүх юм хийж байгаа байхгүй. Ийм юм хэцүү байна. Яг юмаа цэвэрлэх. Би юу ч хийхгүй бол миний гэрийг цэвэрлж өгөх хүн байхгүй. Би мөнгө олохгүй бол миний гэрийг уйлсаг өгөх хүн байхгүй. Хоол байхгүй. Тэр яг бүр ингэ мэдэрсэн байхгүй. Тэгээд би манай Солонгос найзаар одоо хүртэл 27 28 хүртэл аав ээжтэй хамт амьдарч байгаа хүүхдүүд зөндөө байдаг. Тэр найзуудтай хэлдэг. Өвөөж ганцаараа гарч иж мэдрэнэ. Тэгээ миний харцаар орлол Монгол хүмүүс бол ер нь бол 20 өнгөрөөгөл ер нь бол даруу гэд тийм ер нь жоохон бие дуучдаг. Хараа.
Тэгээд эртөө хүнтэй суугаад эртөө хүүхдээ болдог гэж миний дүд нь бол тэгж харагдсан байхгүй юу? Тийм ээ. Ер нь айгүй ихтэй. Би чи 17 18 таа тустай гарсан шүү дээ. Тэгэл тэрнээс хойш ганцаараа байр төрөслөл эсвэл найзуудтайгаа хамт ч юм уу яг тэгэл явчихсан. Ганцаараа эмэгтэй хүнээр амьдрах бас хэцүү юм байна гэж бодож байгаа байхгүй юу? Юу Гэрт нэг эрэгтэй хүний хийдэг юм байдаг шүү дээ. Гэрээсээ эсвэл том жом гинт гарлаа. Наван гинт гарлаа гэвэл энийг байрч өгөх хүн байдгүй. Яг тэр үедээ л жоохон нүүч мөхтэй чи яадаг. Харин 3 4 жилийн өмнө гэр бүлэрээ нэг нүүгээд тэгээ би ганцаараа байхдаа бол нүүж үзээ. Ерөөсөө нөгөө тэгвэл тэр чин бас айгаад айгаад амар хэцүү. Чигнээс айгаад байна. Би чин солонгос дээр баг 10 хэд нүүсэн. Өмнө нь болохоор зүгээр ингээд шиндаанаа ширээ нүүчдэг гэсэн байхгүй юу? Тийш дээ. Ямар ч юм байхгүй. Тэгээ сүүлдээ нэг жижиг тэрэг болоод нөгөөх нь жижиг портер болоо, жижиг портер нь том портер болоо, нэг том портер нь 2 том портер болоо. Сая би нэг нүүсэн шүү дээ. Тийш дээ. 2 3 том портер болсон. Тийм. Ерөөсөө тэр дунд нэг тийм сүртэй том юм байхгүй хэрнээсээ бүгдийг ингээд ашигладаг байна. Олон жил ингээд болцоод хийдэм байна. Хамгийн их ганцаардж байгаа, хамгийн их гэр бүлээгээ санаж байгаа тийм үе чи ямар байсан? Тэг бас бүгдээрээ мэдэн л ах гинт өвтөх. Өвтөхдөө ингээд ядахтаа бас найз залуугүй. Ирээд нэг аяг шиг тэгээд хүлээд өгч байна. Найз залуугүй. Намайг харж байгаа хүн бол 2 муурлага. Тэг гинт өвтөх. Яг өвтөхөр бүр өвтөхөр шүү. Тэгээ энэ чинь хичнээн найз нөхөд байдаг гэсэндээ тэд нар чинь бүгдээрээ ажилтай амьдралтай хоол байгаа ч юм уу намайг шууд ингээд өвтлөө гэхэд зориод ирэх хүн байхгүй бол зөндөө ховрлахгүй. Солонгос найз зөндөөч гэсэн одоо совл байхгүй найз нар зөндөө болсон. Тэрээс настай болоод нас ингээл болоод агуул бүр ингээл ажилтай болсон, хүүхдтэй болсон. Найз залуутай байж тийм найзууд маань бүгдээрээ хүүхдтэй. Тийм байх чинь надад тийш дээ хийн тий өөрийнхөө хүүхд гэхээс тий тэрнээс нь бас гомдох хэрэггүй шүү дээ угаасаа тийм шин тий ирсэнгүү барьсангүү гэж бодох ямар шаардлага байхгүй гэж угаасаа өөрсдөө тустай амьдралтай ганцаараа амьдрах гэдэг бол бас миний амьдралын нэг сонголт учраас тийм гой шоноод ах шаардлага байна. Ер нь тийм өвдөж болохгүй. Өвдөж л болохгүй тийм хэрвээ мэдээж өвдөхгүй байна гэж бол байхгүй л өвчин бол хийж чинь. Гэтэ тэрнээсээ айд болох урьдчилан сэргийлж биеийнхаа харин тиймдээ яваа. За тэрнээс гадна бас тэр даатгал гэж нэг бас айхтар зүйл. Тийм. Тэр мэрэндээ энд байгаа шинээр ирж байгаа хүмүүс маань бол анхаарал хэрэгтэй. Тэ анх ганцаараа байх бас хэцүү. Тэрэндээ тасах хүртэл өөрөө ингэж яг гэр бүлээсээ гэрээсээ шууд ганцаар ирэх хэцүү. Ганцаараа амьдарч байгаад ирэх арай өөр. Би бол яг тэрний ялгаа уусаа ганцаар ирсэн болохоор ирээд нөх амар тийм байгаагүй. Яг ингээд дүүнраа хараад ахаараа бүр амар хэцүү гэдэг. Бүр үнэхээр хэцүү гэдэг. Хүүбэнэрээ дүүнраа ингээд харахаар хэвчээ. Гинт ингээд дөнгөж аав ээжийнхаа өрөөс гараад ирсэн. Яаж конгангаගේ ганцаар амьдрах аргаа мэдэхгүй л байхгүй шүү дээ. Сураагүй юм чи ганцаар амьдрах тэгдэхтэй гэсэн би зааж өгөөгүй шүү дээ. Бол одоо хүртэл байна би тэгж боддог. Одоо хүртэл ганцаар амьдрахаас сураагүй. Би өөрийгөө яг 100% би ийм хүн гэдгээ мэдхээ сураагүй гэж боддог. Болоогүй л дээ. Өөрийгөө ингээл мэдээл байгаа хгүй. Би ийм үед ингэдэм байна, ийм үед ингэдэм байна гэх яг үнэ. Би ч одоо яг 12 13 жил болж ганцаар амьдраад. Яг нэг сүүлийн 5 6 жилээс л ахуулж мэддэг. Тий. Энд ч удаан болж байгаа байхгүй юу? Тэр чи арай болоог нэг дахиад 2 3 жил байна. Өөрийгөө таньж мэдээ. 10 жилийн дараа ч тэгж bagдаг. Би энэ ганцаараа гэрэлтээд исэн чинь. Яа муухай юм ганцаараа өөрөө даасгүй гэрэлтээд байсан. Би ийм цагаан юм адилхан цагаан цагаадаа гэж бодсон чинь би доороо iPad-д тавьсан байсан мартаад ганцаараа гэрэлтээ. Тэгээ энийг жоох ингэж тийм байна. Айхлаа штэ сайн ingаарсан. Гой. Яаж л нэ хараа муутай гэлбэ харахгүй сайн ingаарч бүр өөрөө ганцаараа гэрэлтээ сууж ирсэн. За тэгвэл штэ. Би бас ингэж асуултнуудаа бэлдээд ирсэн. Тэгэхгүй бол битээш нэ ярианда хадуураа нэг юм ярьж байгаа шал өөр юм яриад. Тий даатгалгүй шууд даатгалгаа яриад. X хариул уурлаа. Бүх юм яриа. Цагаахгүй юу? Тэгж болохгүй. Хурдуурдан заяа. Харин тэгээ хүмүүс гэсэндээ намайг аюу нушаад байна. Оо яа зүрх юм бэ? Мусагаа. Оттгоо. Шината. Айгаа. Чиглэя.
Яг нэг газараа байхаар бас тэг хангаж байсан бол гэж бодогдсон. Тэгэж болохгүй. Оо, өдгөө онцсон. Яа, тэгтээ тэр хангаж хийгүйс байх. Гэтэ би сая нөөхтэй хангаж чи нохоод хижээж болох байр юус олоогүй. Хэрэггүй тийм ээ. Яасан. Сонсогоо монголчуудаа хэрэггүй. Би муур 2 мөр хижээж шүү дээ. Би одоо гоё бас чи гоё болол гэж яриад юм шүү. Гоё гэсэн чи яг анх одоо том ингэж 20 нас 25 таа ингэж бодоод одоо ингэж жоохон гадаад руу явах ч юм уу өөрийн ажлаа хайж байгаа үед нохоо муур хижээх чигнээс хэрэггүй. Гэтэ муур бол ер нь гэрээсээ гардгүй үстэй. Гардгүй гэсэн муурнаас болж би өөр тийш явж чадахгүй байхгүй. Хоолунд яасан. Дан чи энэ мууртай болоод аим гоё заралтай байлтаа ганцаардгүй. Тэгсэн ч одоо ихэж байгаа юм ингэж тэ болохгүй шүү. Монголчуудаа мамаага анаа та болохгүй юу өөрийгөө хичээ. Өөрийгөө яа гэж та одоо дараа солонгост байх юм Монголд байх юм тэрийг ч мэдэхгүй байгаас тий. Тийм. Тэгсэн мэт одоо нохот байгуул та ингэ дараа өөр тийш явж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бас ингэ тэр уудчихаар ингэ нэг юм халамжлах ингэ санагдаад байгаа байхгүй. Тэр бол дараа хурмаа хийсний дараа. Яриа дуусах баг чи харанхуй болчиход тэр тий. Одоо ярьж эхэлж байгаа чинь тий. Одоо жоох ингэ тий. Тэгтээ шүү дээ. Ярьж байгаа л тэгэл сайхан. За дараагийн яриагээ салдаг хүмүүс. Таа юм. Яа өнөдөр юм. За яг ер нь Солонгост амьдрах талаар ганцаараа эмэгтэй хүн амьдрах талаар ярьсан юм чи ойлго гоёдын бас яриад тэгээд гоё зүйлийг харж бодож ээж магадгүй одоохондоо жоохон хэцүү байгаа хүмүүс маань дүүнер маань хичнэр маань тийм удааг хүмүүс маань тэрийг нөгөө нэг давж туулах хэрэгтэй шүү дээ. Давж туулаад тэрний дараа ийм гоё зүйл байдаг шүү гэдгийг хоёулаа гоё ингээд нүдэнд харагдаж сэтгэл тоногшдол нь гоё яриул. Миний бодоход ганцаараа амьдрал хамгийн гоё юм юу вэ гэвэл яг өөрийнх нь 24 цаг бүтэн. Яасан ч аав, ээж, анаа, хүүхд оролцохгүй. Яг өөрөө 24 цаг тэр жоохон ганцаардаж магадгүй те. Өөрийнхөө 24 цаг өөрөө яг захиран зарцуулах. Тий. Дээрээс нь өөрийгөө бүр ингэж хайрлах цаг зөндөө болчихсон яахгүй. Би яг ийм юм туртай юм бэ гэдгийг бүр мэдэрчтэй. Ойлгох, хайрлах, мэдрэх. Тэгээ өөрөө орой ингэж ажиллаа хийх ч юм уу, өглөө ажиллаа хийх юм над аль нь ингэж таарж ин тэрийг ч бас мэддэг болчихно. Тэрийг мэдгүй аав ээжтэй байгуул тэгэл өглөө л заавал ажиллах хэрэгтэй гэж боддог байлээ. Солио өстэй гэл. Яг үнэ. Тэр яг бас зүв биш л аахгүй яасан ч. Тийм. Орой эдит хийгэнд бүр хурдан ингэж сайн явдаг шүү дээ. Чи бий бай. Харин тийм хүмүүс бас байдаг аахгүй юу? Яг үнэ ээжтэй бахаар яг ээж ингээ өглөө сэрэх ёстой. Ээж бүр ингээ намайг өглөө сэрэхэд бол миний амруу ингээ усмас хийж сэрээдэг байхгүй юу? Сэрдэггүй би. Тэгээ ингээ орой болохоор би яг нэг шаршаа шиг ингээ бүх юм ингээл амар ингээл яг нэг юм хурд тий. Яг би шөнө орой л дандаа ажлуудаа хийдэг байхгүй юм хүмүүс. Тийм хүмүүс харин байдаг гэсэн. Тийм. Би энийг яг үнэ ганцаараа амьдарч байж мэддэг. Тэгвэл мэдгүй шүү дээ. Тэгээд аав ээж өгөнд орох юм чи. Тэгсэн ч ер нь өглөө босоод орой эрт унтах хэрэгтэй заяа. Тэгсэн ч аав ээж өгцөө. Дааж тэрийг мэдчихэж байгаа. Өглөөний хүн оройны хүн гэж бол яг үнэхээр байдаг. Би бол яг оройны хүн. Чи ямар хүн? Би бол орой сайн ч гэсэн яасан ч ингээд өглөөний хүн болохгүй л амар хичээдэг. Заавал унтах гэж хичээдэг. Аль нь зөв буруу гэж хэлэх хэцүү л дээ. Эрүүл мэндийн талаа бодох юм бол өглөөр сэрэх хэрэгтэй. Гэхдээ нөгөө нэг яг нэг үр дүнгээ бодох юм бол орой унтдаг нь бол надад бол баг яг тохироод байгаа байхгүй. Тий. Тэгээ энийг одоо мэдсэн болвол тэгэл бас тэгж болохгүй. Орой цагтаа ийм ажиллаа, өөр хажуухгүй ажиллаа, орой цагтаа гээл өглөө эрт босохдоо л босоол тий. Тэгээс шүн биш тий. Тэр нь хамгийн гоё. Дээрээс нь одоо жигнээс өөртөө цаг гаргах ч болтахгүй. Яг өөрийнх нь цаг. Яг чиний түрүү нэг хайл зогсоонд орсон өөрийгөө хайрлах цаг гарч ирж байгаа хгүй. Хайрлах гэдэг чинь миний хувьд бол яг өөрийгөө бүтээх хайрлах гэдэг нь өөрийгөө хайж олох нэг хүний гадаад очиод нэг өөрийгөө олдог молдог гэл нэг үг байдаг штеп. Би бол тэрийг зүгээр өөрийгөө бүтээх сарангой ийм зүйл дуртай байна, ийм зүйлийг ингэж мэдэрдэг юм байна. За тэгвэл энийг ингэчээ гэдэг юм а яг ганцаараа байх хугацаанд мэдэрдэг учраас тэр цаг бүр үнэхээр чамд бол алт гэдгийг айгуу сайн ойлгож мэдрэж хөгжих хэрэгтэй хамгийн гол нь. Энийг жинээс мэдэх хэрэгтэй байхгүй тий. Мэдэх гэж хичээх хэрэгтэй. Хэцүү байна. Би л ганцаараа ийм юм шиг байна. Би чадахгүй байна гэж бодхоос илүү харин ч бүр тэр цаг хугацааг айгуу гоё ашиглаад. Одоо өөр хинч чиний хажуугаас тэр цагтыг ингэн энэ цагт хоёулаа ингэ шүү гэж хэлэхгүй байгаа дээрээ яг гоё тултал нь өөрийгөө дуртай зүйлээ олоод хийж бүтээгээд
хийж бүтээхээс ил зүгээр яг өөрийнхөө дуртай юмнуудыг химээрага юм хийж үзэх байхгүй. Солонгочч дээрээс химээрага юм хийж чадах зөндөө боломжтой. Би одоо ингээл зүгээр хангаанд очиод ганцаараа баймаар ингээл тэгсэн ч болно эсвэл уул гараа нуумшбаар ингээл уул гарсан ч болно хийж ямар ч юм байхгүй тийм шүү дээ. Өстө нэг юу гэдгийг дугуулын секцэд явсан ч чамайг ийм юм одоотл чаддгүй мө гэж хэлэх хийж байхгүй бүгд л яг ингээл мэдхгүйгээсээ тэгээс эхэлдэг маш олон тийм гоё дугуулын секцүүд ч гэсэндээ зөндөө байдаг учраас тэр болгон дээр явж үзээд дургу байж болно шүү дээ. Нэг удаа яваад за энэ минийх биш юм байна. Эсвэл энэ яг би ийм л зүйлийг би хайгаадсан юм байна гэж тийм юмудаа олох боломжтой учраас тэр цагаа бүр амар гоё ашиглаарай гэж дүүнэртээ би бүр хэлмээр санагддаг байхгүй. Тийм. Энэ гоё хийж өгсөн амар гоё биш үү? Тийм. Дөнгөж ингээд ирж байгаа яг ах эгчнэр ч гэсэндээ аюух байдаг байхгүй. Одоо ингээд ирээд нэг 2 жил болж байна аюу хэцүү байна гэдэг тэгдэг. Бүгдээр хэцүү. Солонгос дээр амиа хэлэхгүй л байгаа байхгүй юу? Би ч хэцүү. Хэлэх ямар шаардлагатай юм гэхдээ байхгүй шүү дээ. Бүгдээрээ хэцүүг нь мэдээж л ирсэн мэт дээ. Бүгдээр хэл ус соёл угаасаа шал өөр улс учраас тийм учраас заавал тэр энд хэцүү байна, тэр юм байна гэж хэлхээсээ илүү окей. Энэ бол давах ёстой даваа. Эний цаана илүү гоё тайван тухтай амьдралтайгаа гэж бодож хичээгээрээ ганц бичүүдээ ганцаараа амьдарч байгаа эмэгтэйчүүдээ чаднаа гэдэг. Гэр бүл мүлтэй хүмүүст бол чиг тэр юугаа зөвлөх вэ? Өөрсдөө тийм мэдээд явж байгаа шүү дээ. Тийм. Тэ. Дээрээс нь за тэгвэл би нэг зүйл асуусан. Чи үнэхээр бүр ингэж амар хэцүү нэг даун болдог үе байдаг штэ. Тэр үедээ яаж давж тулдаг вэ? Солонгост ялангуяа. Солонгост байхад уу? Даун болоход уу? Даун болоход нэг жоохон гарч ирэхэд тусалдаг зүйл юм уу? Аль дээр бол ингэ жоохон даун болоход даун болж जैन. Заас найз нартай уулзъя. Гээл найз нартай ингээл хамцуугаал ярилцвал бас гоё энерги авдаг тэр үедээ. Тэгээ тэр үе чинь тэр үедээ л аваад дараа өдөр бол дахиад даун болчтой. Тийм. Тэгээ тэрийг бас хийж үзээд мэдэж байгаа байхгүй юу. Тэгээ тэр өдөртөө би даун болж जैन. Яаж найз нартай уулзсан ш миний даун чинь байхгүй болохгүй юм чинь тэрийг жоо мэдсний дараа даун болвол зүгээр л тэр өдөртөө даун байв. Тэр зүгээр даунаа тулсан мэдээ. Окей даун. Би өнөөдөр уйлмаар байна. Окей. К-драма уйлдаг драма зүгээр бүгдийг үзье. Зөндөө уйл. Окей тэгээ маргаашаас гоё ингээл шинэ үе шиг ингээл тийм аргачлал хийж байсан. Даун олохчаас завтай болоо даун болж ингэж би боддог байхгүй. Яг тийм. Би өөрөө хийх юм байхгүй болоод ингэж ин гэж бас бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр бүр тэхгүйгээд ядахтаа өөрийгөө арчлаа гээд уул гарах юм уу? Эсвэл жигнээс цаг зөндөө байгуул ном унших юм уу? Тэгвэл ном уншвал жигнээсээ ингэж жоохон аим гоё рефреш болно guys. Би өөрийгөө ингэж хайрлж гин гэдэг мэдрэмжтэй гэх юм уу? Би энэ жигнээс өөрийгөө хайрлж байгаа юм байна гэдэг ч юм уу те. Тэгээ тэгжсэн би зөндөө даун болдог аим зөндөө даун болох аим зөндөө ингэ дээш болдог. Тэг даун бол ганцаараа гэрээ арталт уул гараад жигнээсээ ингэ ном уншаад гэдэг. Амар гутардаг үе байна. Тэр болгонд яг өнөө нэг бол нэг өдөр бүтэн унтаа, нэг бол бүтэн өдөржингөө кино үз, нэг бол бүтэн өдөржингөө зүгээр л ударч даун байхгүй болуулаа байхгүй. Тэгсэн мэт л даун зөндөө ирнэ. Тийм байгаа л байдаг тийм. Байгаа л байдаг. Би ч бас сая би чам хэлжсэн шүү дээ нэг оны өмнөх нь бас нэг амар даун. Тийм. Тэр үе мүйдээ би чинь нэг 2 удаагийн бяцлаглалын хичээл мичээ сууд үзэж байгаа байхгүй. Гэтэ тэрэнд суугаад шууд ол арилаагүй. Гэтэ тэр бол надад тус болсон. Гэтэ би бол тийм юмнуудад ингэж ирж хайж суух нэг удаа 2 удаагийн сургалтанд суух айгүй үр дүнтэй байна гэж бас олж нийсэн шүү дээ. Тийм бас байд юм билээ guys тий. One day class. Тийм one day class яг нэг удаагийн нэг амьдралын ревю хийдэг нэг тийм айгүй хөөрхөн тэр. Нэрээ тийм биш дээ. Үсэн амьдрал гэдэг чинь ийм л юм биш дээ. Тэгээд хүмүүсийн дунд ороод юм хийж байгаа юм чинь. Хөнгөн хүлээж авдаг. Тийм. Тийм хичээл би нэрээ суужсэн. Гэх мэтчлэн ер нь Солонгост жоохон хэцүү даун болоод ах юм бол зүгээрээ чи ганцаараа угаасаа тэр зүйлийг мэдрээгүй бүгдээрээ мэдэрдэг. Тэгээ өөрөөсдийнхөө мэдрэмжээр хүлээж аваад хамгийн гол нь бүр нэг ингээд өөрийгөө улам даун болгоод байлгүй шиг жоохон ингээд ганц 2 хичээл мичээл ирж хайдаг ч юм уу. Ер нь гэрээсээ гарсан ч бас зүгээр ший. Тэр үедээ ингэж байхгүй болох тийм хоббитай ч байгуул. Тийм. Алхах ч яах та. Гэхдээ байгаад байх тусам ер нь бол тус болохгүй те. Яг үнэ. За. Дуусаа хөөе. Одоо явах цаг боллоо. Нүүр яасан. Дараа дахиад уулзъя guys. Амар гоё лаа. Bye. Битээр энэ нөгөө түрээссэн юм аа өгөхтэй учраас гээс явахгүй болохгүй. 10 минут үлцээ. За. Эстэ сүүлийнх. Bye. Дараа уулзъя. Энийг өгдөггүй байсан мэл тийм. Өхөө болий гэдэг. Тэр чинь юу н хит байлаа?
Цаг нэмвэл 5,000 гэсэн л дээ. Аавал юм шиг юм тий. Тэгээ нэмэх юм бол хэлээр гэсэн би хэлээгүй. Хэлэхгүй. Нэмэхгүй ахаа гэл.